Бид сая 4-р сарын 29-нд бол мэдээлэл гаргасан байгаа Берлин хотноо Transparency International байгууллага мөн Их Британь төвдөө Article 19 гэдэг энэ хүний эрхийн чиглэлээр ажилладаг сэтгүүлч иршүүлэг хамгаалдаг байгууллагууд. Учир нь бол Монгол улсад одоо 2020 оны 1-р сарын 20-нд батлагдсан эрүүгийн хөлд гарсан энэ өөрчлөлтүүд тэрэн дотроос энэ хүний нэр хүндэд халдах гэсэн одоо энэ заалт нь өөрөө бол сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг одоо үүсгэн шалгах юм одоо орчин бий болгосон. За энэ 3 сарын 1-ээс одоо хэрэгжиж ирсэнтэйгээ холбоотойгоор сэтгүүлчд бол одоо хүнд байдалд орцсон бид харж байгаа түрүүчээсээ одоо бас хүч хилд өртөж одоо цагдаад зодуулсан юм асуудал байгаа. Энэ цагдаад зодуулсан бичлэг бол гарч ирэхгүй байгаа. Энэ чи юу харуулж байгаа бичлэг байгаа юм байна. Олон нийтэд гаргаж тавиад үгүйсгэж чадахгүй байгаа юм байна гэдгийг харуулж байгаа.